таныг үл хүндэтгээд байвал ингээд зохицуулаад үз. Уурлаас хэлмээ гаргахын оронд түр зүр байжээ. Жохон ажил. Манайхан ч нэг юм зантаа штэ. 5 үг ирлээ, тэр үгийг боловсрууллаа, золиг гэж хэл тесэрдэг. Өчтэй гэдгээ баталгаад дайраадахын оронд нэг түр зүр чимээгүй 50 байна. Ер нь тэгээ 50 байх чинь өөрөө баг ажиллаа хийждэг юм дөө. Хүн бухимдахад хинч төвчээр алдаж болно. Тийм болохоор эхлээд нөхцөл байдлаа харж агаад ямар хариу өгвөл зөв бэ гэдгээ бодох хэрэгтэй. Энэ чинь өөрийгөө хянах чадвар шүү дээ. Энэний ард таны жинхэнэ хүч байна. Тэгээс илмээ буулгаж агаад хоёрдугаарт нь илүү сонирч байвасаа. Сонирч байдал чинь нөгөө талынхаа сул талыг ил гаргадаг. Дандаа ил гаргадаг. Жишээ нь ингэж хэлэхэд чинь юу нөлөөлсөн юм? Чи яагаад надад ингэж ярьж болно гэж бодоод байгаа? Ийм асуулт хэрүүл үүсэхгүй. Нөгөө хүнд өөрийнхөө үгийг эргэж бодоход хүргэдэг. Юу гэж хэлчихвэ би гэж. Эн чинь уурлахгүйгээр асуудалтай шууд нүүр тулж очих бай. 3 дугаарт нь хэрвээ давраад ивэл үр дүнг нь харуул. Хязгаарыг чинь давлаа, гарлаа. Шууд холд. Зайгаа байр. Блок хий. Блок хийх шүү. Яагаад юм? Хүндлэлгүй харилцаанд хинч үлдэх дургүй шүү. Өөрийгөө үнгүүдүүлж байгаадаа ижлэх. Хүчтэй хүмүүсийн хүч нь гаднаасаа биш, өөрийгөө үнэлдэг тэр дотоод зарчмаасаа гарч байгаа.